Иран дахь Монгол эмэгтэйчүүд гэдэг бид нар ном одоо орчуулж гаргасан л да манай хөрөлнгөөс. Тэгээ тэн дээр юу сонирн байсан гэхэлэр аль 800 жилийн өмнө Ираны түүхэнд одоо ч гэсэн Ираны түүхэнд бол эмэгтэй хүн эрэгтэй хоёр хизээч тэгж байх боломжгүй байсан. Энэ бол нөгөө шашныхаа зарчим хуулиар тэгээд өмнө ч тийм байгаагүй. Ганцхан Монголын эзэнт гүрэн байгуулагдсан үед Иран дахь эмэгтэйчүүд нэг л удаа эрэгтэй хүнтэйгээ адилхан зиндаанд адилхан төвшөнд очиж исэн юм л да. Тэгэхээр тэрийг Иран одоо судлаач эмэгтэй олж хараад тэрийг өгүүлээд гэж бичсэн байна. Энэ юу хэлэх гээд байна гэхээр монголчуудын байгуулсан эзэнт гүрэн дэлхийд дахинд бол олон одоо гоё соёлыг түгээсэн. Тэрний нэг нь бол одоо шашны эрхчлөө, соёлын эрхчлөө, худалдааны эрхчлөө. За тэр дотор бас нөгөө гендер эрхчлөө гэж одоо бид нэр яддаг эрхтэй хүн тэгч хэрэгтэй байх, адилцсандаа одоо адил эрх хэдлэх тэр зүйлийг нь бол одоо бид нар бас сая ном болгоод төлөвлөлээд гаргаж ин л да. Монголчууд бол яг эмэгтэй хүнийг хүндлэхтэй тэр зарчим бол эзэнт гүрний үед бол маш өндөр түвшинд байсан гэдэг нь бол олон зүйлээр харагддаг л да. За нус товчон дээр гарч байгаа мэдээ, за тэр сэцтийн зөвлөлд эмэгтэй хүн оролцдог үг хэлж байгаа байдал. За өнөөс гадна нөгөө Араб Перс миниатюр зураг буюу номын чимээл зураг дээр хаан хатан хоёр ингээд зэрэгцээ суудсан. Тэгээд биенийхээ нүд рүү хараад тэгээд тэр нэг тийм урин дулаан байгаа тийм мэдрэмжүүдийг өгсөн зургнууд төрөг зургнууд хүртэл байдаг л та. Номын чимээл зургнууд. Тэр эндээс юу гэж хардаг вэ гэхээр тэдний хоорондын харилцаа маш тийм эерэг гэр бүлийн илгэмсэг тийм байдлууд нь маш тодорхой харагдаж идэг. Тэгэхээр хаан гэр бүх асуудал ингэж одоо шийдвэрлэдэг биш. Түүнд бас эмэгтэй хүмүүсийн хувь нэмэр тодорхой хэмжээгээр нөлөөлдөг, хажуу талаас нь зөвлөдөг, тусалдаг байсан гэдэг нь бол тодорхой байгаа юм л та. Бид эзэнт гүрэн байгуулж байгаа үед монголчуудыг одоо тагнах судалгаануудыг бас хийжсэн. Жишээлх юм бол Плана Карпины рубрик энтер бол Ромын папын загтлыг аваад наашаа ирж байгаа боловч за нөгөө талаараа ингээд монголчууд гэж ягаад эдгээр хүчрхэг байгаа юм. Хүчрхэг байгаа нууц нь юу юм бэ гэдгийг бол ерөөхдөө хайжсэн л та. Тэгэд буцаад тайландаа юу гэж дүгнжсэн бэ гэхээр энд бол хулгай алга, хүчирхийлэл алга, дээрэм алга, энд бол өндөр ёс суртахуун байна гэж. Нэг үгээр хэлэх юм бол ийм ёс суртахуунтай байгаа учраас ийм одоо төр засаг, ийм одоо хүчирхэг эзэнт гүрэн байдаг юм байна гэдэг ойлголтыг өгч байгаа байхгүй. Тэгэхээр энд юу хэлэх гээд нэг л монголчууд бол ёс суртахуунтай байх үедээ хүчтэй байсан, нэгэндээ найддаг байсан, итгэдэг байсан. Тэгээд хамгийн зөв хүнээ зөв байх ёстой газар нь сонгодог байсан, байлгадаг байсан. Энэ зарчим бол үйлчлдэг. Тэгэхээр энэ бол юу гэдгийг гадны одоо хүмүүсийн өрнөдийнхний нүдээр бол энэ бол одоо онцлог болж харагдчихсан гэсэн үг. Дэлхий дээр одоо юу гэдгийг эзэнт гүрэн байгуулсан улс үндэстэн бол цөөн байна. Тэр дотроо 33 сая км квадрат газар нутаг дээр эзэнт гүрэн байгуулаа. Тэр нь 100 гаруй жил оршин тогтноод тэгээд тэр оршин тогтнохдоо одоо дэлхийд дах юу гэж хэлж байгаа нөхөр энийг Pax Mongolica гэж нэрлэдэг. Монголын амар амгалан өргөлөлт 100 гаруй жилийн турш дэлхийд дахинд ийм амар амгалан зогслоогоод за тэгээд тэр дотроо улс орнуудын өмнө байлдаж исэн шашны бодлогыг хязгаарлаад шашны эрхчлөөгийг тунхаглаад соёлын эрхчлөөгийг тунхаглаад худалдаа харилцаа хийх нээлттэй боломжийг нь олгоод за дээр нь болохоор алба татварын системүүдийн шинжилэл хийгээд өмнөхөөс нь багасгаад ингээд дэлхийд дахинд бие биенээсээ суралцах бие биентэйгээ одоо юу гэдгийг хөгжих энэ боломжийг нь хүндрэлт монголчууд бол олгож ирсэн учраас энийг бол одоо эргээр дэлхийд дахин харж эхэлж байгаа гэсэн үг. Тэр энийг бол Pax Mongolica буюу Монголын амар амгалан гэж. Тэр өнөөдөр дэлхийд дахин ямар хурцтнал байдалтай байгаа вэ? Юу 100 жил битгэл 10 жилч дайнгуу дэлхийн оршин тогтнож чадсангүй шүү дээ. Сүүлийн 100 жилийн жишээг харах те. Тэгэхээр энэ бүгдийг ингээд хүндрэлтэнд олгосон энэ соёлын одоо олон гол олдууд бол байгаа. Тэгэхээр бид нар энийг бас ингээд хүүхд залуучууд маань олж хараад хүмүүс маань олж хараад суралцаасаа эндээс мэдчихээд бид нар энийгээ бас эргээд тийм үнэт зүйлтэй байсан учраас зэрэг хүчрхийг одоо мэдрэмжүүд бидэнд байдаг учраас тэрийг бид нар цаашаа ашиглаад өөрийнхөө хөгжлийн бодлоготой бас оруулж өгөөсөө ингэж яваасаа л гэж бас харж ин л та. Дэлхийн энэ улс орнууд юугаар ялгардаг вэ гэдэг. Ганцхан ялгаа. Тэр нь соёлын ялгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ турк залуу, монгол залуу, хятад залуу бол адилхан хоол сонирхож байна, адилхан гоё эмхтэй байв сонирхон тий. Яг гэтэл тэднэрт ялгарч байгаа онцлог нь юу гэхээр соёлын ялгаанууд байдаг. Энэ дэлхий дээр оршин тогтнож байгаа улс орнуудын ялгаж байгаа үнд зүйл нь соёл гэдэг. Тэгэхээр бид өнөөдөр өөрийнхөө түүх соёлыг мэдэхгүй байж болно л доо. Гэхдээ бид нар мэдэхгүй байснараа эргээд том одоо юу гэдгийг акц буюу асуудалд орж идэг гэсэн үг. Тэр нь юу гэхээр чи яхийн хаанаас ирсэн, ямар хүн бэ гэдэг асуултыг бол хэн нэгэн асууж таарна тий. Тэгэхээр нөгөө хүмүүс маань сайн мэдэхгүй байдаг. Тэгэхээр түүхээсээ бид нар уншиж судалж яг монгол хүн гэж юм бэ гэдэг ойлголтыг бол заашгүй авах боломжтой болно гэсэн үг л дээ.